Одоогоос 5 жилийн өмнө зуны амралтаараа амьд байдаг төрлийнхэн хоосон гашаанд төр байж байсан юм. Дүү маань гарын урд үе сайтай дээд хувцас сойж зарна. Харин би хэлний шалгалтандаа бэлдэж байсан үе юм аа. Тэр хашаа руу харахад л нэг л ил хөл байдаг байсан. Байшин нь жижиг залгаа амбаартай. Хаалгаар ороод гал тогооны хэсэг тэрний хажууд дээш гардаг шаттай. Том байшинг пишингээр тусгаарлаад хоёр өрөө болгосон. Хойморд нь том ортой, хажууд нь том шүүгээтэй өөр тавилгагүй байшин байв. Дүүмэнд ганцаараа байхгүй. Гарсан ч орсон ч хамтдаа л гарна. Шүн унтаж байхад дээд давхрын шал хүүхэд гүйж байгаа юм шиг дуурна. Шүн сонсноо худлаа гэж итгэх гэж өдөр нь нар халсан хойно дээшээ гарч шалгана. Юу ч байхгүй хоосон хүний урманд ямар ч төмөр болоогүй юм. Ийм янзаар хэд хонлоо. Хоёулаа байгаа болохоор айхгүй байсан байх. Нэг өдөр би хаашаа ч хамаагүй алхмаар санагдаад сууж байхаа боллоо. Гэрээсээ гараад зүүн хойд зүг рүү зөндөө хол явсан байв. Дуу сонсоод газар шитээд яваад байснаа сандаг юм. Урдуур нэг нохойгүйгээр нь зочоод харсан аймгийн төв холоо харагдаж нарч шингэх төгсөн байлаа. Буцаж алхасаар нар шингэхдээ зэрэгцээд байшиндаа ирлээ. Хоёулаан хоолоо хийж идээд би орон дээр хөвтөөд ном уншиж дүү тэр цаана буланд эсгүүрээ хийж байсан юм. Гэтэл гинт салхилуулах шиг болоод миний баруун шанаа руу унсан байсан үсийг нэг зүйл цохиод хойш болгочихв. Би ч гайхаад хардл юу ч алга дахиад л доошоо хараад номоо уншиж эхэллээ. Тэгсэн өмдний төрөөнөөс татах шиг болов. Энэ удаа тиссэнгүй дүүрүү харсан тийм хурдан ирээд буцах ямар ч завдал гараагүй дүү ажиллаа хийж байгаа харагдана. Асуулаа. Босоогүй л гин. Тэгээд унтах цаг болоод гэрлээ унтраагаад унтсан. Би тэр үед унтаад байгаа сэрүүн байгаагаа ойлгоогүй. Чихэнд гал тогооны хэсгээс нэг хүүхэд гүгээд том өрөөгөөр тойрон гүгээд буцаад гал тогооны өрөө рүү гүгээд тэгснэ чимээгүй болчихов. Сэрэх гэж чадахгүй арай гэж нүдэ нэгээд дээш хартал толгой хавьд дэрэн дээр 4-5 настай л болов гэмээр эрэгтэй хүүхэд суугаад над руу тонгоон гөлрөө сууж байв. Айгаад таг өсчихсөн. Нүднээс нулимс урсаад л мэддэг майн мэглээ бүгдийг нурсгаад л уйлаад л байсан. Тэгээд буцаад унтчихж зүүдэнд нөгөө хүүхэд чинь намайг чирээд л уйлаад байх юм. Та миний ээж авыг олоодог. Тэгэхгүй л би таны аавыг авлаа гээд л би ч уйлаад л ихчийн дүү миний аавыг үлдээчих их чин чамд хонь өгье гэсэн толгой тохиж байна. Яагаад энд явааг нь асуулаа. Өвөл засан шуурганд мал нь нуруудаад аав ээжийнхээ хойноос явсан л гин. Үсэн сэгсийгээд өргөйсөн байх юм. Уйлаад халтар болсон нүүртэй мөртлөө нүүр царай байхгүй. Нүд ам хамран тарагдахгүй. Дээл нь ногоон хуучны хөвөнтэй дээл машинцэн байдаг да нэг тиймэрхүү дээл хормон сэмрээд хөвн нь ил гарчихсан байсан. Би маш тод санаж байна. Ямар ч өвс ургамалгүй цөл гэхэд биш тийм газраар л чирээд байсан намайг. Тэгж явсаар нэг хашаатай хонин дээр ирлээ. Харсан манай тэмдэгтэй хонинод байх юм. Харж байгаад л ав гэлээ. Тэгсэн тэр хүү нэг хон хөдлөөд явлаа гэж зүүдлээд уйлаад л сэрсэн. Дүү маань харин айчсан. Анаа та намайг сэрээчлээ гэв. Энэ яг зүүд байсан уу бодит байсан уу одоо ч би гайхдаг. Хүн унтаж байхдаа сүнс нь гадны биет зүйлийг мэдэрч зүүдэнд оруулдаг юм шиг байгаа юм миний хувьд л. Одоо ч тэр хүүхдийн хөлийн чимээ харц бас цонхоор үүр дөнгөж хаяаж байсан туяа хөтөл бодит байсан санагддаг юм. Хачирхалтай нь үүнээс хэдхэн хоногийн дараа манай нэг эрэг хонь хашаандаа өвчгсөн байна гэсэн яриа гарсан. Сүнс гэж байдаг, дагуулч гэж байдаг бол л да. Тэр хүүхдийн сүнс нь зүгээр тэнд байгаагүй. Энэ бол бидний цаг хугацааны огтлцол байсан байхаа. Сайн байна уу? Би өөр тохиолдсон зүйлээ бичгээ шийдлээ. Би хотод байдаггүй юм л да. Улаанбаатараас 600 км-ийн зайтай нэгэн аймагт амьдардаг 10 жилийн сурагч юм. Багаасаа л энэ тэр жижиг зүйлсийг мэдэрч хардаг байлаа. Гэвч 2024 оны намар нэгэн аимшигт явдал боллоо. Тэрнээс хойш сургуультай явхаас айж эхэлсэн. Би өөрөө 12 дугаар анги л да. Би ч ёстой л нөгөө хамаг хичээлийнхээ дүнг 90-100% гүйцэтгэлтэй хийх их л хичээнгүй хүүхэд байсан юм. Тэр үедээ ч хар цагаан хилэм хараалцдаг гэдэг юм хэлдэггүй байсан ч одоо бол тийм юмнаас үхтлээ айдаг болсон. Манай доод ангид нэг хөөрхөн хөвгүүн байдаг байсан. Спорт хичээл бүх зүйлдээ сайн. Бас бид хоёр багдаан нэг цэцэрлэгт хамт явж байсан ч салаад 10 гаруй жил явсан байсан. Бид хоёр ч бие биенээ танин харьцаж гимгүү сайхан үерхэж өдийг хүрлээ. Би ер нь нэг хэрүүл урал хийгээд явдаггүй. Ёстой л нөгөө хорхоож олж чаддаггүй аимхан хүн. Манай нөгөө ангид нэг охин сурдаг юм. Уг нь хөөрхөн ааштай хүн болгонтой илгэмсэг дотн харилцаатай. Бид хоёр эхлээд минь тустай сайхан л найзалдаг, заримдаа хамт гадуур гарч зугаацаад үнэхээр сайхан найзалж байсан ч тэр нэг өдрөөс хойш би түүнтэй харц тулгархаас ч айж эхэлсэн. Энэ үед надад тусалж намайг хамгаалсан түүний минь аав ээж хоёр
Мөн манай аав ээж хоёр аль хэдийн бие биенээ таньдаг болж их сургууль төгсөх үед бэр гуйна гэж намайг өөртөө мэд хайрладаг болсон байв. Гол ярианд оръё. 2024 оны намраас эхлээд гинтл миний бие муудаж, өвдөж, сурлаг хичээлдээ муудаад эхэлсэн. Хичээл дээр толгой эргээд ухаан алдаж унаад ойр ойрхон эмнэлэг орох болж, байсыг эдэл зүрхээр хатгуулж, зүрх өвдөх нь сүүлдээ бүр өвчин намдаа хэмэхээр хэрэглэх болсон ч тэнхлгүй болоод ордож их л хэцүү хавартай золгосон юм. Энэ үед ээж аав, найз хөвгүүн бас түүний минь аав ээжгээд их л олон хүмүүс санаа зовж Монголын сайн гэсэн эмнэлэг эмч хүрт очиж үзүүлж бүгд л ямар нэгэн өвчин эмгэг алгаа гэж буцаасан юм. Арга ядахтаа бөө лам зэрэгээр явлаа. Ангийнхан маань тэр үед харин их тусуулж байсан да. Хичээлийг минь нөхөд тусалж багш маань хүртэл дөнгө маань сайн гаргаж өгсөн. Хайж сургалцаар хөвсгөлийн нэгэн аймагт нэгэн сайн гих бөөд үзүүлсэн юм. Зүрх минь зогсох мэт санагдаж маш их өвдөж байсан ч арц хүж өнөртөөд хингэрэг дэлдэх чимээ сонсох үед сэтгэл минь тайвшраад өвдөлт багасж цаанаа л нэг таатай мэдрэмж төрж байснаа сандаг юм. Бөөгч намайг хажуу гэрлөө ороод сууж бай. Дуудахаар орж ирээрээ гэд түшээдээ хэлээд би ч хажуу гэрлөө нь түшээтэй нь хамт оров. Нэг хэсэг жих дүнгнээд гэрийн гадаа нэг эмэгтэй хүн орилоод байгаа мэт сонсогдоод чихэн дээр сул хэрнээ орилоод байгаа юм шиг чамааг авч явахтаа л явна гэд нэг хүн ашигарч ямар нэгэн зүйлтэй тэмцэлдэж буй мэт байлаа. Сонсголгүй болсон чихэнд минь хүртэл сонсогдож зүрх минь тисхийн аргагүй өвдөж тэр дороод ухаан алдаад унсан байв. Тэр үед би зүуд ч юм уу ямар нэгэн ертөд очисон мэт толны тусгал шиг усан дотор гихтэн амьсгалж болж байсан. Өөдөөс минь харин нэг хар сүмийсэн зүйл хараад байж байх юм. Бараг л гайхаж дуусаагүй байхад тэр зүйл авч явахтаа л явна, чамааг авч явна гэд намайг боож байхад ээж минь намайг нэрээр минь дуудах үед би сэрсэн юм. Их хүний үрээх агуу хайр ямар зүйл байдгийг тэр үед л би ойлгосон доо. Бараг бүтэн 3 цаг шахуу мэдрэлгүй байсан гэсэн. Бөөгч намайг сэрэх үед ээж аавыг гэрээс гаргаж хоёулахнаа үлдэх үед хамаг юмны учир занглааг хэлж өгсөн юм. Балчир минь чи их л зовжтэй. Атаархуу нэгний атаа хорсол чатаг болон чам чингэжээ. Чамд атаархаж явдаг нэг охин хүүхэд байдаг юм байна. Урд насандаа хорсолтойгоор өнгөрсөн бөөх хүний дараа төрөл болон төрсөн тэр охин чамд чатаг хийж тэр чатах нь чиний зүүн чихэнд шингэж сонсголч нь их муу болжээ гэж хэлв. Би зүгээр шоконд орсон. Миний зүүн чих сонсголгүй болсон байсан юм л да тэр үед. Тэр үед бөөгч миний гарт байсан бугуйчийг аваад тас татчихад нүдэн айнаад нэг хэтэл нээж болохгүй шүү гэж хэлсэн юм. Тэр бугуйчийг нөгөө охин надад миний төрсөн өдрөөр бэлгэлж гарнаасаа битээ салгаарай. Сахиус юм шүү гэж надад ухуулах шахуу юм болж өгсөн байсан юм. Намайг нүдэн айнмагс ихч бөөлж эхлээд түүнтэй зэрэгцээд найз хөвгөөний минь хоолоогоор авраарай хэмээн ихэр татан уйлаад байх шиг сонсогдоод нүдээ нээх гэсэн ч нээж болохгүй шүү гэсэн бөөгчийн үгийг санаад дахин нүдээ чанга ансаар байсан юм. Хар хөлс минь сууж зүрхэн өвдсөөр нэг л мэдэхэд маш их тайвширч зүрхэн өвдгөө болж чихмэн юм сонсоод эхлэхэд маш их баярлаж уйлж билээ. Гэртээ ирээд ахиж тэр охинтой ер үг дуураагүй. Энэ бүхнийг давхад хамгийн их хүч болж байсан зүйл нь ээж аав хоёр минь л байсан. Хүний атаа хорсол бол хорвоо дээр хамгийн аимшигтай зүйл байдаг юм билээ. Танд энэхүү контентыг сонсож байгаа өдрийн мэндийг хүргье. Энэхүү контент танд таалагдж байгаа бол лайк дарж бас subscribe дарж бидний дээрээ баярлалаа.